Монголын мэдээ сувгаас 7 хоногор бэлтгэн хүргэдэг халуун сэдвийн нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. За бид энэ удаагийнхаа дугаараар мөнгөн усны хор аюул бидний эргэн тойрно гэсэн сэдвийн хүрээнд нэвтрүүлгээ бэлтгэн хүргэх гэж байна. За тэгэхээр мөрдөн байцаах халбан дээр хэдхэн хоногийн өмнө 100 кг мөнгөн усыг худалдан борлуулах гэж явж байгаад баригдсан 4 бүлэглэлийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж байна. Тэгэхээр бидний эргэн тойронд мөнгөн усны хор аюул ямар ойрхон ирсэн байгаагийн нэг тод жишээ бол энэ. Нийслэл Улаанбаатар хотод сая хүн амьдарч байгаа. За энэ хүү сая хүн амтай хотод маань за 100 кг мөнгөн ус асгарсан бол ямар хор аюултай байсан бэ? За түүнээс гадна бидний эргэн тойронд хэрглэж байгаа бараа бүтээгдэхүүн тунд мөнгөн усны агуулмжтай хор хөнөөлтэй бараа бүтээгдэхүүнүүд бол зөндөө байдаг юм байна. За энэ бүхэн бидний амьдралд бидний эрүүл мэндэд хэрхэн хор хөнөөл орчуулж байгааг бид баримт тоо судалгаанд үндэслэн нэвтрүүлэг бэлтгэн. За үзэгч та бүхэн анхаарлаа хандуулно. Мөнгөн ус маань 2007 оны засгийн газрын 95 дугаар тогтоолоор химийн хортой аюултай бодисын шалтгаанд орцсон. Монгол улсад энэ бодисыг ашиглахыг бүрэн хориглосон байсан. Энэ бодисыг Монгол улсад ямар ч ашиглах зөвшөөрөл өгдөг. Тэгэхээр энэ бодистой холбоотойгоор Монгол улсад сүүлийн он гарснаас хойш нийт 5 төрлийн гэмтрийг бүртгэгдэн шалгаж байна л да. Ойролцоогоор 5 төрлийн үйлдэл буюу 4 бүлэг 12 этгээд холбогдуулан эрэг үүрэг үүсгэж шалгаж байна. За нийт бол 100 гаруй килограмм мөнгөн усыг эдмэрийн баримтаар хураа авсан. За энэ бол одоо хар зах зээл гэж ярьдаг, ам дамжуулан ярьдаг энэ улаан өнгөтэй мөнгөн ус гэж сүүлийн үед яриад байгаа шүү дээ. Улаан өнгөтэй мөнгөн ус нь бол энэ зах зээл хар зах зээл маш өндөр үнэтэй байдаг гэх дам яриагаар энэ мөнгөн усны үнэлгээг бол одоо 50 орчим тэр өмдөрөөр үнэлж зарах гэсэн бүлэг этгээдүүдийг бол манайхтай барьж илрүүлэн шалгаж байна л да. Тэр нь мөнгөн ус бол хамгийн их өргөн одоо манай Монголд одоо мэдэгддэг хэрэглэгддэг салбар гэх юм бол энэ хууль бусаар алт холбоорлдог хүмүүс одоо мөнгөн ус алт ялах гэдэг хэрэгжилж байна тийм ээ. Энэ бол ингээд алтаа мөнгөн усаар байрн дараа нь тэрнийг ууршуулна гэд маш их хортой ийм ажилд хийдэг. Тэгэхээр бичил уурхаач бай, хууль бусаар явуулж байгаа уурхаач бай, мөнгө хууль бус бай бүх үйл ажиллагаанд бүрэн хориглосон гэсэн үг. Ямар ч ашиглах боломжгүй Монгол улс. Химийн хортой аюултай бодисын хэлхийн мөнгөн усыг иргэд маань гар дамжуулан одоо өдөр тутмын хэрэгжилж байгаа мэтээр ингэж одоо бусдад зарж явж байгаа нь бол нэгд өөрсдийн эрүүл мэндийн асуудал, хоёр бусдын эрүүл мэндэд одоо ноцтой хохирол учруулж байгаа аюул. За энэ хэргийн улмаас хүний амнаас хохирсон их хэмжээний хохирол учирсан байх юм бол иргэнийг 5-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэж аж ахуйн нэгжийг бол тусгай үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн цуцалж эрх хасах ял шийтгэл оногдуулж 40 саяас 200 сая төгрөгөөр торох хүртэл ийм санкцтай байна. Энэ их хэмжээний мөнгөн усыг чухам юунаас авч ажилласан, яах зорилготой байсан тэрийг бол одоо хэрэг бүртгэлтэй ажиллагаа явуулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа учраас тодорхой хэлэх боломжгүй байна. Өнгөрсөн жил энэ мөнгөн усны ялгарлын тооллого гэж хийсэн байгаа. Тэгэд манай Монгол улсаас нийтдээ 93 тонн мөнгөн ус жилд ялгарч байна гэсэн ийм тооллогын өнгөрсөн. Манай Монгол улсын хувьд бол бас их л тоо шүү дээ. Мөнгөн усны хордлого одоо ингээд би өнөөдөр энчээ ингээд нэг мөнгөн устай юмыг хаяад мөнгөн ус одоо нэг хөрсийг нэг хэсэг газрыг бохирдуулчлаа гэж бодъё тийм ээ. Эсвэл алт олборлоод нэг хэсэг газрыг бохирдуулаа хайчлаа гэж бодъё. Тэр бол ууршаад дээш агаар мандалт игдээд буцаад буугаад ингээд тэгээд нөгөө хөрсөнд ороод хөрснөөсөө ургамалд ороод ингээд дамжаал яваад. Тэгэл голын усанд ороод голын усанд орохороо нөгөө усын бохирдуулаад тэрэн дотор нь байгаа амьд организм эхлээл нөгөө жижиг амьд организмууд нь хордоод тэрнийг эддэг загас нь хордоод жижиг загсаа том нь барьж идэл ингээл дамжаал яваад байдаг. Иймэрхүү байдлаар ингээд нөгөө ерөөсө устдаж үгүй болдгоо ингээл нөгөө эргэлтэнд одоо хүнс тэжээлийн гинжи хэлхий хийж ярьдаг байхгүй. Тэр эргэлтэнд ороод яваад байдаг. Тэгэхээр бид нар одоо ингээд ургамлаа идсэн малаа идэл, малынхаа сүвгөө угаал махаа идэл ингээл явж шít. Тэгэхээр бид нар ерөөсөө л ингээл нүдэнд харагдахгүй ч гэсэн өөрсдөө бохирдуулаад байна л гэсэн. Дэлхийн улс орнуудад өнөөдрийн байдлаар нийт 3500 тонн мөнгөн ус үйлдвэрлэгдэж, багагүй хэсэг нь хараа хяналтаас гадуур хэрэглээнд нэвтэрч байна. За хараа хяналтгүй хэрэглээ манай улсад ч их байгааг тодорхой тоо баримтууд баталж байгаа юм. За нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 2016-аас 2018 онд төрхийн өмнөх үеийн мөнгөн усны өртөлтийг тодорхойлох судалгааг Сэлэнг аймгийн Сүхбаатар Мандал сумдын 2016 оны 7-оос 11-р сард төрсөн нийт 265 ихэд хийжээ. За гэтэл 4 ихийн шээсэнд 1 ихийн хүүн цуснд мөнгөн усны агуулмж Германы хүний биомониторингийн зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр
гарсан байна. Хуулиараа хоригдчиход байхад мөнгөн усыг нууцаар оруулж ирж худалдан борлуулахаар санаархаж байгаа нь цаана маш их эрсдлийг дагуулж байгааг холбогдох албаны хүмүүс анхааруулсаар байна. Мөнгөн усны зохисгүй хууль бус хэрэглэнээс үүдэж байгаль сүйдэх, түүгээр зогсохгүй хүм ал хордох эрсдэл өндөртэй байгаа нөхцөлд байгаль орчин аялал жуулчлалын яамнаас шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байгаа эсэх нь ихээхэн анхаарал татаж байна. Мөнгөн ус бол маш хортой химийн элемент. Тэр утгаараа болвол одоо энэ мөнгөн усны хор хөнөөлөөс хүний эрүүл мэнд хүрээлэн буй орчныг одоо хамгаалах зорилгоор мөнгөн усны Минаматагийн конвенц бол батлагдсан гарсан байгаа. За Монгол улс 2015 онд одоо энэ олон улсын одоо гэрээ хэлцээрд бол нэгдэж олон улсын байгууллагатай бол хамтарч ажиллаж байна. За 2007 онд химийн хорт болон аюулт бодисын тухай хууль батлагдсан шинжилэн батлагдаж гарсан байгаа. За энд бол Монгол улсад одоо ашиглахыг одоо хязгаарлах, хориглох ийм химийн бодисын жагсаалт гарсан байгаа. За түүнд бол засгийн газрын тогтоолоор мөнгөн ус бол хязгаарласан бодисын жагсаалтанд орсон. За 2008 онд байгаль орчны сайдын тушаалаар уул уурхайн ашиг малтмалын үйлдвэрлэлд мөнгөн ус хэрэглэхийг хориглосон байгаа. За түүний хэлсэн одоо тэр мөнгөн усны тухай Минаматагийн конвенцэд нэгдснээр Монгол улс одоо бас олон улсын байгууллагуудаа хамтарч ажиллаж одоо дэмжлэг авахын зэрэгцээ бас тодорхой үүрэг хүлээж байгаа. За түүний нэг нь бол одоо мөнгөн ус агуулсан бараа бүтээгдэхүүнийг одоо үе шаттайгаар хязгаарлаж хориглох, шинээр одоо энэ зүрийн мөнгөн усны одоо уурхай олборлогч байдаг юм уу, тийм төрлийн үйл ажиллагаа явуулахгүй байх. За мөн одоо ялангуяа одоо хэдийгээр одоо уул уурхайн үйл ажиллагаанд хэрэглэхийг хориглосон ч гэсэн мөнгөн усны бас хууль бус хэрэглээтэй холбоотой зөрчил одоо зүйлийг бас тэмдэглэгдэж гарсан байгаа. За тэгэхээр энэ ялангуяа одоо бас тэр дотор алтны бичил уурхай одоо үүдэлтэй мөнгөн усны бохирдлыг бууруулах чиглэлээр одоо үндэсний хөтөлбөр боловсруулж батлаж хэрэгжүүлэх үүргийг одоо конвенц нэгдснээр бол хүлээж байгаа. За энэ хүрээнд манай байгаль орчин аялал жуулчлалын яамнаас нэгдсэн үндэсний байгууллагын одоо байгаль орчны хөтөлбөртөө энэ дэмжлэгтэйгээр алтны бичил уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй мөнгөн усны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр боловсруулах одоо ажлын хэсэг гарч ажиллаад одоо хөтөлбөрийнхаа төслийг боловсруулсан одоо ингээд олон нийтэд бас хилцүүлж одоо санал авах энэ процесс нь бол явагдаж байна. Манай улсад мөнгөн усны зохисгүй хэрэглээ их байгаа учраас байгаль орчин аялал жуулчлалын яамнаас нэгдсэн үндэсний байгууллагатай хамтран ажиллахаар болж мөнгөн усны суур үнэлгээ төслийг хэрэгжүүлж байгаа талаар байгаль орчин аялал жуулчлалын яамны ногоон хөгжлийн бодлого төвлөрийн газрын дарга булган инхүү ярьж байна. За эндээс дүүнэхэд манай улсад нүүрлээд буй мөнгөн усны хор аюул дэлхийн хэмжээний анхаарал татах асуудал болсныг харуулж байна. Мөнгөн ус нь дэлхийн нийтийн асуудал, мөн Монгол улсад ч тулгараад байгаа асуудал юм. Мөнгөн ус нь хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул учруулдаг учраас мөнгөн усны тухай Минаматагийн конвенц бий болсон юм а. Конвенц хэрэгжиж эхэлсэний ачаар тодорхой хэмжээний санхүүжилт босгосон бөгөөд үүгээр дэлхийн улс орнууд түүний дотор Монгол улсад Минаматагийн конвенцийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх мөнгөн усны суур үнэлгээ төслийг санхүүжүүлж байгаа юм. Монгол улс Минаматагийн конвенцийг хэдэн жилийн өмнө сойрхон баталсан бөгөөд энэ төсөл нь Монгол улсад Минаматагийн конвенцээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд дэмжлэг болох юм а. Энэ төслөөр 3 үндсэн үйл ажиллагаа хэрэгжүүлсэн. Хууль эрх зүйн орчинд үнэлгээ хийж Минаматагийн конвенцоор тавигддаг шаардлагыг биелүүлэхэд өнөөгийн мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, дүрм журам нийцэж байгаа эсэх ямар нэгэн эрх зүйн өөрчлөлт хийх шаардлагатай эсхийг тодорхойлсон. Хоёрдугаарт мөнгөн усны ялгарлын тооллого хийсэн. Монгол улсад мөнгөн ус ямар их үүсвэрүүдээс ялгарч байна. Ахуйн болон цахилгаан станцуудын нүүрсний шаталтаас ямар хэмжээний ялгарл үүсч байгаа зэргийг тогтооно. Гар аргаар болон бичил уурхайн үйл ажиллагаагаар алт олборлох салбар мөнгөн ус ихээр ялгаруулдаг. Үүнээс гадна халууны шил, даралт хэмжих зэрэг эмнэлгийн багж хэрэгслүүдэд мөн мөнгөн ус агуулгадж байдаг. Мөнгөн усны ялгарлын тооллогоор дээрх салбарууд бүтээгдэхүүнээс ямар хэмжээний мөнгөн ус ялгарч байгааг тодорхойлсон бөгөөд үүнийг ашиглан Монгол улсын засгийн газар мөнгөн усны хэмжээг бууруулах, боломжтой бол байхгүй болгох үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлээ тогтоох юм а. Эцэст нь хүн амын мэдлэг мэдээллийг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээ, мөнгөн ус гэж юу болох, ямар хор хөнөөлтөй болох, яагаад цаашид ашиглахаа зогсоох ёстой талаар мэдээлэл өгөх юм.
Монгол улс мөнгө усыг зохицуулах талаар хүчин чармаалт гаргаж байгаа гэж бодож байна. Энэ чиглэлд олон улсын байгууллагын тусалцаатайгаар тодорхой үйл ажиллагаа хэрэгжүүлэх гэж байна. Ерөнхийдөө танаас мөнгө усны асуудлыг аль болох хурдан шийдвэрлэхэд бэлэн байгаа гэж ойлгож байгаа бөгөөд хийсэн бүхэнд нь баяр хүргэхээс зүү байгаль орчин, хүн амын ашиг тусын тулд хийх цаашдын хүчин чармаалтанд нь амжилт хүсье. Мөнгө ус болон түүний нийтлэл агуулсан бараа бүтээгдэхүүнийг одоо тодорхой биш хаттайгаар хязгаарлах хүрээнд тодорхой үйл ажиллагаанууд одоо бас засгийн газрын хэмжээнд одоо авч хэрэгжүүлсэн байгаа. Тухайлбал эмнэлгийн багаж хэрэгсэл одоо термометрээс ахуулаад дагалдны аппарат гэл тийм мөнгө ус агуулсан хэмжлийн багаж байдаг. Тэрийг бол одоо бас хоригдсан байгаа. За шүдний одоо бас нөгөө ломдны материал мөнгө ус агуулсан байдаг амалгам тэрийг бол хоригдсан байна. За мөн одоо бусад салбаруудад ашиглаж байгаа хэмжилтийн багцууд янз бүрийн термометрүүд, термостатууд ашиглаж байгаа энийг бол одоо бас үе шаттайгаар хориглох ийм одоо хязгаарлах ийм арга хэмжээнүүд бол авч хэрэгжүүлээ явж байна. Тухайлбал одоо агаарын температур хэмждэг термометрүүд зөвхөн одоо агаарын температурыг бусад одоо бас энэ дулааны хэмжээсийн хэмжүүрийн багцууд бол мөнгө ус ашиглаж байгаа. За манай байгаль орчны салбарт цагуурын одоо өртөө харуулууд дээр ийм төрлийн багцууд төхөөрөмжийг ашигладаг. За энэ хүрээнд бол илүү бид одоо бас орлуулах багц төхөөрөмжийг одоо ашиглах руу чиглэсэн ажлуудыг бол зохион байгуулаад эхэлсэн. За тухайлбал одоо цагуурын автомат станцуудыг суйрлуулж одоо сувлуулах илүү одоо бас нэг талаар одоо бас мөнгө ус хэрэглэх байх, нөгөө талаар одоо бас энэ хэмжил судалгааны наривчлалыг сайжруулах хүрээний ажлууд бол хийгдэж явж байна. Мөнгө усны аюулын талаарх мэдлэгтэй байх нь өөрийгөө болон бусдын эрүүл мэнд, за байгаль орчноо хамгаалах нэг шалтгаан болно гэж үздэг. За гэтэл 21-р зуунд мөнгө усны хор аюулаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ойлголт мэдэгдэхүй муутай иргэд манай улсад олон байна. За урьдчилан сэргийлэх, за зөвлөгөө мэдээлэл өгөх ажлыг үр дүндээ зохион байгуулж чадахгүй байгаа нь иргэд өөрсдийгөө за мөнгө усны хор аюулд өртөж байгаагаа мэдэхгүй байх шалтгаан болж байгаа юм байна. Ахуйн амьдралд энэ мөнгө ус чинь бас биднэрт ойрхон байдаг. Юу вэ гэхээр одоо бид нар ингээ өдрийн гэрэл гээл тийм ээ. Эрчим хүчний хэмнэлтэд нөгөө ийм сүүн цагаан чийдэнгүүд гээл тийм. За тэгэл халууны шил нисгсүүлэл ингээд зөндөө мөнгө ус хэрэгэлдэг. Одоо нөгөө товчин зайгаад нөгөө цаг маганд хэрэгэлдэг жижигхэн зайнуудад тэд нар бол бүгд мөнгө устай. Хуруу зай энэ төр бол мөнгө устай мөнгө усгүйгээд юутай байгаа. Тэмдэглэгээтэй байгаа. Тэгэхээр тэр мөнгө устай зай энэ төр бол зай одоо тэр компьютерийн дэлгэцэн төр бол яг зөвхөн хэрэгжилж байхдаа бол ямар нэгэн юугүй шүү дээ. Одоо мөнгө усны ялгараал хүн хордуулаад тах юм байхгүй. Тэр чинь нөгөө хаягдл болоод тэрнийг одоо эвдэл чимхлээд эсвэл одоо гадаа хаяад чи тийм хогийн зэг дээр очиод эвдэр чимхлээд дотроос нөгөө мөнгө ус нь гараад уушаад эсвэл бол тэр хогийн зэг дээр явж байгаа шаталтаас чи тийм үү иймэрхүү байдлаас нөгөө юу битүү системд байсан юм чинь битүү юмд байсан юм чинь ил гараад ирэхээр л аюул нь гараад ирж байгаа байхгүй юу. За үзэж та бүхэнд санаж байгаа. Нийс Улаанбаатар хотод ялангуяа нийлэг уутыг хэрэглэхээ болсон. Яагаад тэгэхээр газрын хөрсөнд удаан шингэдэг гэдэг шалтгаанаар. За гэтэл түүнээс хэд дахин хор хөнөөлтөй мөнгө усны агуулмжтай. Ялангуяа та бидний хэрэглээд хайдаг зай батраа гэрэл чийдэн зам ахуй хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд дунд хэрэглэх явцдаа бол хүний бид хор нөлөөгүй, хэрэглэсний дараа бол хор хөнөөл учруулах эрсдэлтэй мөнгө усны агуулмжтай бараа бүтээгдэхүүнүүд бол маш их хувийг эзэлдэг юм байна. Химийн найрлагатай аюултай хог хаягдлыг бид ангилж ялгалгүй. За жирийн хог хаягдалтай хамт ингэж бүршилж байгаа нь цаана ямар эрсдэл дагуулах вэ? Манай хогийн цэгүүд бол өөрсдөө Улаанбаатар хотын хүн амынхаа суурьшлийн дээд бүстэй одоо байрладаг, задгаа талбайтай байдаг. Тэгэхээр энэ байдал дээр бол хэрвээ ил задгаа тавиад хаягдлаа байгуулсан бол энэ маань салхиар дамжин хөрсөнд шингэх, усаар дамжин хүний эрүүл мэндэд нөлөөлөх одоо эрсдэл бол байдаг. Хамгийн гол нь нөгөө нэг юу ууршаад тэгээд энэ агаар орчинд одоо хортой одоо хэлбэрт байж хүн хордуулдаг. Тэгээ аажмаар хордуулдаг. Тэр нь хамгийн гол аюул нь байгаа. Хог хаягдaltaа мэдээж авчиж болгоцсон тохиолдолд хөрслөө шингээд хөрс ургамлынхаа бүтцэд ороод ургамлыг маань мал амьтан идснээрээ дахиад малын махыг ч юм уу бид нэр өөрт хэрэглэснээрээ дахиад хүндээ бас хортой, малдаа хортой ийм үйл ажиллагаа явуулчихсан. Ургамалдаа ч хортой.
Тийм учраас ер нь бол аюултай хувьдлын менежмент тэр устгадаг газар бол маш чухал. Хаягдлын менежментийг зохистой явуулах асуудал бас тулгымцсан асуудал байгаа. За энэ хүрээнд манай байгаль орчин аюул жуулчлалын яамнаас аюултай хог аялал одоо устгах, төр хадгалах зориултын байгууламжийн одоо зураг төслийг хийлгээд одоо энийг одоо бас барих газрын асуудлыг одоо шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагууд одоо хандаад гэдэг хүлээлтийн байдалтай байж байна. Яахаарахгүй бидэнд одоо бас энэ байгууламжийг одоо даруйхан байгуулж одоо зөвхөн одоо мөнгө устдуудыг бусад одоо аюултай хог аяллын одоо эрсдлийг одоо бууруулах одоо сэргийлэх ажлыг бас явуулах асуудал бол маш чухал тавигдж байна. Мөнгө ус бол байгальд байдаг шингэн төлөвт хүнд металл элемент. За харин хүний үйл ажиллагааны улмаас хүний амьдрах орчинд дэгдэж, за биед орвол буцаж хизээч гардаггүй учраас эрүүл мэндэд занал хийлдэг талаар судлаачид ярьж байна. За гэтэл манайх аюултай хог хаягдлаа ахуйн хэрэглээний хог хаягдалтай нэг дур шатааж эсвэл болж байна. За тухайн хог хаягдал дундаас за хаягдал зайнуудыг дахин боловсруулах арга хэмжээг авах боломж байдаг юм байна. Батарейд агуулгадж байгаа химийн хорт бодисууд маань мэдээж байгаль орчин болон ургамал амьтан сөрөг нөлөө үзүүлж идэг хөрсөнд хүчил шүлт нэвчих үзэгдлээс хамаарат газрын хөрсөнд 100 жил болж иж хадгалагдаж байна. Тэгээ өөрийнх нь хоруу чанар бол маш их мөнгө ус хартгалаг одоо ахуулдаг ийм хортой бодис байгаа. За хурууд зайн өөрөө бол одоо дахин одоо ашигладаг бүтээгдэхүүнээр бас хийж байгаа. Тийм болохоор одоо энэ хаягдж байгаа батарейнуудыг нэг цэг төвлөрүүлэн аюулгүй орчинд хадгалах. Тэгээ дээрэс нь мөн энийг аюулгүй байгаль орчинд бохирдолгүйгээр боловсруулах, дахин боловсруулах технологи шаардлагатай. Дэлхийн 2 дугаар дайны үед мөнгө устай хуурай зай хураагуур буюу за батарей зохион бүтээснээс хойш мөнгө усыг төрөл бүрийн зай хураагуурт өргөнөөр ашиглах болжээ. За мөнгө ус нь цэврэлт, элэгдэлтийг саарамжуулдаг тул зайн эдлэгийг уртсгадаг. За зайд мөнгө ус хийж хүчтлийн гарцыг доктортой байлгадаг байна. Минаматагийн конвенцийн шаардлагад за конвенцийн 4-р зүйлд бүх төрлийн зай хураагуурт мөнгө ус нэмж үйлдвэрлэх, за тэдгээрийг импортлох, экспортлохыг 2020 оноос эхлэн зогсооно гэж заажээ. За үүнтэй адил ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд ашиглах хугацаа дуусах, за эвдэрч гэмтэн хаягдал болсноор за тухайн бүтээгдэхүүнүүдэд агуулгадж байгаа мөнгө ус гадагш ялгарч хүрээлэн буй орчин за хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Олон улсад бол энд бол бас анхаарал тавьж нэгдэж одоо үйл ажиллагаагаа одоо хаана ямар сайн туршлага байна тэрийг одоо хүчж байгаа орнуудад одоо дэлгэрүүлэх, хор хөнөөлөөс одоо урьдчилан сэргийлэх, одоо тэрийг хоргоожуулах, саармгүйжүүлэх асуудлыг бол ингээд тавьж байна. За энэ конвенцийн хүрээнд бол бас хөгжингүй орнууд бол тодорхой одоо бас сайн туршлага, арга ажиллагаа, практик арга ажиллагаа бол байна. За тэрийг одоо бас хөгжиж байгаа орнуудын төвшөнд одоо ашиглаж болох үс ямар одоо арай нөгөө хялбарчилсан, энгийн болгосон хөтөг хөрөнгө одоо бага зардал гарах байдлаар одоо энэ зориултын байгууламжийг барих уу, төр хадгалах байгууламжид тавих шаардлага энэ тэрийг одоо бас боловсруулах ажил энэ конвенцийн хүрээнд бас ингээд явагдаад жил одоо бас ингээд конвенцийн байгууллагын үеэр бол тавигдаад тусгайлан одоо ажлын хэсэг гаргаж, төлгөө гаргаж ингэж ажиллаж байгаа юмнууд бол байгаа. Монголын мэдээ сувгаас 7 хоног бүр бэлтгэн хүргэдэг халуун сэдвийн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар бид мөнгөн усны аюул за бидний эргэн тойронд гэсэн сэдвийн хүрээнд бэлтгэн хүргэлээ. За бид иргэд та бүхнийг айлгаж имэйлгий гэсэн зорилго өртөлж энэхүү нэвтрүүлгийг хийсэнгүү. Гагцгүй бид юунаас сэрэмжлэх ёстой юм бэ? Мөнгөн усны хор аюул за ялангуяа уулуурхай холбоорт явуулж байгаа компаниудад төлхөө өгөх тохиолдож байгаа. Гэвч нийслэлийн иргэд бидэнд ч гэсэн ойр орчимд маань чимээгүйхэн нүдэнд харагдахгүйгээр за та бидний эрүүл мэндэд хор хохирол учруулж байгааг за бид шинжлэх ухааны үндсэлтэйгээр за холбогдох албаны хүмүүс за мөн одоо яг энэ дээр судалгаа хийсэн мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг үзэгч та бүхэндээ хүргэлээ. За нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа.